сайн хүлээж аваад ямар нэгэн асуух зүйл байвал бас асуугаарай. За идэвхтэй анхааралтай сонсоход өөрийгөө дасгалжуулах хэрэгтэй. Түрүүн хэлсэн тийм ээ. Сонсох гэдэг бол ерөөсөө чадвар. Тэгээ энэ чадвар бол дасгалжуулах хэрэгтэй. Тэгээ дасгалжуулахгүй орхичгол юм бол тийм ээ булчинг дасгалжуулалт хийхгүй юм бол булчин сулардаг, хүчгүй болдогтой адилхан байнгын дасгал хийж ижил бидний тийм ээ одоо яснууд мань бүгд холбоотой байгаа шүү дээ. Тэр ясуудыг холбож байгаа одоо тийм ээ шүрмсийг дэмжих зүйл бол бурхан бидэд булчинг өгсөн. Тэр булчинг дасгалжуулахын хэрээр үе юмууч яснуудыг холбож идэг зөөлөн идүүдийг тэр булчингууд дэмжиж одоо тийм ээ тусалж өгж идэг. Яг үүнтэй адилхан идэвхтэй анхааралтай сонсоход өөрийгөө дасгалжуулахгүй юм бол дасгалжуулахгүй орхих болгонд энэ маань суларсаар байдаг гэсэн үг. Тэгээ сайн сонсоогүйгээсээ болоод за эхнэр нөхрийн харилцаан дээр ч гэсэн үр хүүхдтэйгээ харилцах харилцаан дээр, найз нөхдөний харилцаан дээр, бүхий л харилцаан дээр сайн сонсоогүйгээсээ болоод нэр өгөх юм бол дутуу сонсноосоо болоод, буруу ойлгосноосоо болоод харилцааны мис коммуникашн буюу тийм ээ буруу харилцаанууд, буруу ойлголцлууд бий болдог байна. Тэгэхээр дасгалжуулалт хийх хэрэгтэй. Яа дасгалжуулалт гэхэд дандаа хийх хэрэгтэй гэдгийг хэлэхээр дандаа хийх хэрэгтэй. За бүр зориг тавьж хоёрдугаарт нь тийм ээ бүр зориг тавьж сонсох хэрэгтэй гэсэн үг. Одоо нэг өрөх юм бол тийм ээ бид нар мэдээ үдчихлээ гэж бодоход тийм ээ яг энэ юу хэлэх гээд байгаа юм. Яг би юу ойлгох ёстой юм. Бүр ингэж тийм ээ одоо зориг тавих хэрэгтэй. Дотор би бүр ингээд сайн ойлгох болно, би сайн сонсох болно гэж бүр ингээд зориг тавих хэрэгтэй. За сургаал зааж байгаа болон лекц уншиж байгаа нэгнийг харж сонсох хэрэгтэй. Одоо эрчүүд гайгүй л дээ. Эмэгтэйчүүдийн хувьд бол ингээл юм сонсонгоо юмаа хийгээл ингээл ер нь бол юм амжуулчих гал үздэг шүү дээ. Заримдаа бид нар ингээ завгүй байдлаасаа болоо тийм ээ. Гэтэл яг хичээл зааж байгаа, номлож байгаа хүмүүсийн тэр ярьж байгаа зүйл нь одоо мэдээж маш чухал. Гэхдээ тэр ярьж байгаа зүйлийг ямар нүүр царайгаар, ямар өнгө аясаар, ямар хөдөлгөөнөөр хийж ин, гараа яаж хөдлөж ин. Тэрээс болоод чухал байдаг. Тийм учраас харж сонсноо гэдэг айгүй чухал байдаг. Зарим газар очиод би ингээд хичээл заахаар яраад л ингээд бичээл дэвтрээ хараад ирвэсэн. Хичээл зааж байгаа багш руу ерөөсө харахгүй. Тэгээ би одоо сүлдээ ингээд хэлдэг, тохиролцдог байхгүй. Яг ингээд ойлгосноо юм уу? Аль эсвэл яг ингээд чухлыг нь бичиж тэмдэглээсэй гэж хүсэж байна. За ялангуяа настай хүмүүсийн хувьд яг ийм тохиол маш их гаргадаг. Нөгөө хуучин цагч ингээд яг цээж бичиг хийж байгаа шиг л ингээд сургууль сурдаг байлаа шүү дээ. Багш ингээд дундуур ингээд хүүхдүүдийн дундуур яваал хэлж өгөнгөтл чинь ингээд бүгдөө өстө ингээд үг өсөггүй бичээл. Бичгтээ бол аягүй сайн байдаг. Гэтэ яг үүндээ чухал босож хамаагүй бичдэг. Үг үсэг алдахгүйгээр бараг инээ ханиав гэж бараг бүгднийг бичсэн байдаг. Эргээд бид нар төдийлөн тэрийг хардаггүй. Уншаад та амьдралдаа хэрэгжүүлэх юмсан гэж бод. Тухайн үе тэндээс тэр хичээлээс, тэр лекцээс, тэр сургаалаас авж байгаа урам зориг хүчээр хүн ер нь бол өөрчлөгдөж амьдрдаг байхгүй. Тийм учраас харж сонсно гэдэг аягүй чухал байдаг. Багш маань ямар юм дээр аягүй өргөлт өргөж ярьж байна. Юуг айгүй тийм чухалд тавьж эмоцтойгоор хэлж гин. Нүүр царай нь ямар байна? Тэг харна гэдэг айгүй чухал байдаг. За дөрөвдүгээрт нь хамгийн чухал зүйл бол өөрөөр хэлбэл гэснийг анхааралтай сонсчих хэрэгтэй. Хүмүүс ярьж байгаа. Хамгийн чухал үннийг хэлбэл гэдэг хүмүүс нэг юм онцолдог юм байдаг шүү дээ, өргөлт өгдөг. Яг үнэндээ болмол гэж байгааг анхаарч явах хэрэгтэй. Ингээд дүгнээд хэлэхэд тэргээл албан ёсны яриан дээр тэгдэг үстэй. Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд бол ийм юм аа. Нэг хамгийн чухал зүйл нь гэл ингээд тэр анхаарал хандуулчих хэрэгтэй. За 5 дугаар зүйл нь сонсон зүйлдээ тэмдэглэл хийх хэрэгтэй. Заавал тийм ээ бичгээр тэмдэглэл хийхээс илүүгээр одоо зураа тэмдэглэл хийж болно, дүрс ашиглаж хийж болно. Өөртөө ойлгомжтойгоор яаж тийм ээ одоо дүгнэлт тэмдэглэл хийж болж байна. Монголчууд хэлдэг шүү дээ. Урт ухаанаас богино харандаан дээрээ гэж. Тэмдэглэл хийнэ гэдэг бол маш чухал. Мэдээж одоо ингээд утас, компьютер юу гэдгийг ингээд техник технологи хөгжөөд энэ дээрээ бид нар тэмдэглэл хийж байгаа ч гэсэн миний хувьд би
байнга дэвтэртэй явдаг. Манай гэрт миний өнгөрсөн хугацаанд ашиглаж хэрэгжилжсэн олон дэвтрүүд байдаг. Ер нь бол дэвтрүүдийг би нэг хаях дургу. Тэгээл янзын зүйлүүдийг ингээл хүмүүстэй уулзж яхад утсаа гаргаж ирээл тэмдэглэхэнгүүт л буруу ойлгох боломжтой байхгүй юу? Утсаа оролдоод байгаа юм шиг санагдана. Тий, янз бүрийн хурал уулзалтан дээр одоо юу гэдгийг iPad-д ч юм уу утсаа гаргаад тэмдэглэл хөтлөг юм бичих гэхээр нөгөө ярьж байгаа хүнийг үл хүндэлсэн болох байдаа гэд дэвтэр гаргаж тэмдэглэж авдаг ч юм уу. Нэг иймэрхүү байдлаар хүнтэй утсаар ярьж байхдаа чухал хэлсэн юм тэмдэглэж авах ч юм уу. Тэг ингээд тэмдэглэл бичнэ гэдэг бол айгүй чухал байдаг. Тэг дэвтэр байна гэдэг бол тийм ээ. За мэдээж яг энэ тэмдэглэл хөтлөнө гэдэг чинь бас л чадвар. Нэг их юм бол суралцах л ёстой. Бид нар хийж ижил сурна. Тий. За тэгэхээр бүгдөө Библийн нэгэн ишлэлийг бас уншмаар байна. Сургаалт төгс 18-ын 13 дугаар ишлэл. Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь молгоо агаад ичхүртэй гэж хэлсэн байна. За сонсохоосоо өмнө хариу хэлэх нь молгоо агаад ичхүртэй гэж Библиэсэн. 2004 оны орчуулга дээр сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичхүр билээ гэсэн. За тэгэхээр хин нэгнийг гүйж сонсоогүйгээсээ болж хариу хэлэх. Хин нэгнийг бүр огт сонсоогүй ээжээ шууд дүгнэх. Хин нэгнийг тийм ээ таамаглаж одоо ярих. Ийм зүйлүүд бол үнэхээр хүнийг мунхаг байдалд бас ичхүрт оруулдаг гэж хэлсэн. Тэр хүн ямар тийм ээ одоо айгүйх одоо мундаг сургууль сурсан байж болно. Олон ном уншдаг байж болох юм. Мундаг гэж хүмүүс дүгнэдэг гэж байна. Тэгвэл хин нэгнийг сонсохгүйгоо хин нэгнийг сонсоогүйгээсээ тийм ээ таамаглаж дүгнэж байна гэдэг бол тэр хүнийг ичхүрт оруулж ядгаа гэж хэлсэн байна. Бид нар энэ тохиолдолд ордог шүү дээ. Тэгэх юм бол хурдан уучлалт гоох хэрэгтэй. За би уучлаарай. Би буруу бодсон байна. Дутуу дүгнсэн байна. Би хин нэгнээс сонссноосоо шууд дүгнэлт хийсэн байна. Чамаас шууд асуугаагүй. Тийм ээ чамаас өөрөөс ч сонсоогүйгээр би шууд чиний тухай ингэж дүгнэж, ингэж бодоход хүрсэн байна. Уучлаарай ч юм уу. Ажил заавал бид нар очиод уучлалт гоохгүй ч гэсэн өөрийнхөө дотроо тийм ээ бусдын талаарх тэр бодол санаагаа дүгнжих хэрэгтэй. Би яг өөрөөс нь сонссон уу? Тэр хүн өөрөө яг хэлсэн үү? Ажил зүйл би ингэ таамаглаад байна уу? Хин нэгний ярьсан дээр би шууд дүгнэлт хийгээд би тэр хүнийг ингэж бодоод байна уу? Ингэж тийм ээ бид нар одоо тэр тухайн хүний талаарх дүгнэлтээ одоо тийм ээ зөв эрүүл зэгцтэй байлгахгүй бол тааралдаад уулзахаараа яг энэ дотоод тэр дүгнэлт дотоод таамаглалууд маань тухайн хүнтэй харилцахад харилцаан дээр маань нэг л ингэж болж өгөхгүй байдаг. Тэгэхээр тухайн хүнийг хэн гэж бодсноос болоод ерөөсөө ингэж нэг юм харилцаа болж өгдөггүй шүү дээ. За тэгэхээр харилцаан дээр маань хоёр янзын одоо юм юу явж идэг, урсгал явж идэг. Нэг нь одоо монолог яриа буюу харилцаан зөвхөн нэг талаас л байдаг. Одоо эхнэр нөхрийн харилцаа гэсэн хөгждгөө шалтгаан нь нэг нь л яриад байдаг, нэг нь заагаал байдаг. Нөгөөх нь өөрхий сайн мэдэхгүй, нөгөөх нь өөрхий сайн өсч хөгжөөгүй ч юм уу. Ийм байх юм бол тэр харилцаанд явдаг. Яа тэгвэл би нөгөө манайх Воём дээр манай гэр бүлийн сургууль, гэр бүлийн DTS даглагч бүлийн сургууль дээр явагдажсэн. Би бас удирдлагын төвшөнд үйлчилж байсан. Бүлгийн багш тэр хийжсэн учраас гэр бүлүүд олон яг ийм харилцаа болцсон үү. Ажил ингээд нөхөр нь юу ч мэдэхгүй. Тэгээд эхнэр нь яриа л байдаг. Тэгээд уулзахаар нөхөр нь дуугаа. Тэгээд эхнэр нь өмнөөс нь яриа л байдаг. Аль эсвэл тийм ээ одоо нөхөр нь эхнэрээ үл оошоодсон тийм юу ч мэдэхгүй юм чинь гэдэг ийм харилцаатай. Тэгээд би яг ингээ ярилцж байгаа та хоёр ер нь яг хоёулахнаа харилцахдаа яадаг вэ гэхээр яг л тийм байдал нь бүр одоо их давмгай байдаг гэдэг хэлж байгаа байхгүй хөлөөн зөвшөөрж байгаа байхгүй. Ингээм бол ерөөсөө харилцаанд хамт үйлчилж байгаа хүмүүс гэсэн тийм ээ одоо удирдагчийн явжсэн нөгөө хамт ажиллаж байгаа хүндээ бараг чи юу мэддیں те би мэдэж чи минийхаар л хий гэл ингээд байвал ерөөсөө энэ ийм хамтын ажиллагаа хөгжихгүй. Тэгэл наа чи юм байдаг байхгүй гээл ерөөсөө шууд дүгнээл шууд хариулт өгөөл ах юм бол ерөөсөө харилцаан дээр хөгждөггүй байгаа. Энэ бас миний гаргадаг том дутагдлын нэг. Тэгээ би энийг их өөрчлөх гэж хичээдэг. За диалог яриа буюу харилцаанд хоёр талаар оролцох ба хоёр талаас. Яг адилхан тийм ээ харилцан ярьж. За бид нар ингээд барууны ч юм уу за хөгжиж байгаа орнуудын тийм ээ кино одоо ийм харилцан яриа ийм ток шоу энэ төр үзэхээр маш гоё яриа өрнөдөн шүү дээ тэр хөтлөгч хүртэл тийм ээ ингээд хоёр талаас асуугаал яриад ингээд гоё айгүй гоё тийм харилцан яриа байдаг. Яг ийм одоо тийм ингээд
гэр бүлийн холбогдлолтой кино энэ төр айгүй тийм хүүхдүүд нь хүртэл ярахад эцэг их нь яаж сонсож чинь, яаж анхаарал хандуулж чинь. Тийм ээ ингээд бие биенийхээ мэдрэмжийг хүртэл байгаа байдгийг хараад өө чи зүгээр үү гэх ингээд харилцаж байгаа. Тэр харилцааг бол диалог яриа байгаа. Нэг үгэх юм бол харилцаа айгүй тийм өв тэгш тэнцвэртэй явагдаж байгаа гэсэн. Ийм харилцаан дотор одоо үр хүүхдүүдийн сөрөг мэдрэмжүүд хүртэл эерэг болж өөрчлөгдөж, гэр бүлийн уур амьсгал хүртэл гоё болж, хамтран ажиллаж байгаа хүмүүс хүртэл харилцаан дээрээ гоё тийм ээ зүв болж ингэж өсөж хөгжих боломжтой байдаг. Энэ диалог харилцаа бол маш чухал байдаг. За сонсгон аясууд байна. Одоо сонсгон аясууд рефлексив бус сонсох аяс байна. Рефлексив бус. Энэхүү сонсох арга нь бусдын яриаг дасалтуулахгүйгээр чимээгүй байж анхааралтай сонсох энгийн арга байна. За нэг үрэх юм бол тийм ээ одоо бусдын анхааралтай зүгээр л яг л одоо зүгээр одоо ямар нэгэн итвэх гарахгүйгээр сонсох гэж хэлж байгаа. Зүгээр би сонсож байгаа шүү. Яаж хариу үйлдэл үзүүлэхгүй. Зүгээр хараа сууж байна. За энэ бол зүгээр рефлексив бус гэж хэлж байгаа. За рефлексив гэж нэг хөрмөл бүр өөртөө рефлекс тийм ээ зуршил болгож сонсдог арга нь юу гэх юм бол энэхүү сонсох арга нь яриаг тодруулах, утгачлах гэсэн эргэх холбоотойгоор сонсч мэдээллийг наривчлан ойлгодог гэсэн үг. За яасан гинэ? Юу болсон гинэ? Өө тэгсэн юм уу? Хизээ? Тэгээ чи зүгээр үү? Чамд хэцүү байсан бах та. Чамд ямар байсан? Чи ямар азтай юм ч юм уу? Иймэрхүү байдлаар тодруулж тийм ээ одоо сонсож байгаа мэдээллийг улам тодруулж тийм ээ ингээд сонсож байгаа. Энэ бол рефлексив буюу өөртөө тасгалжуулалт хийсэн сонсох одоо тийм ээ техник байна. Энэ бол зүгээр нэг ингээд урсгалаараа сонссноор би болдоггүй. Байнга өөрийгөө дасгалжуулж ийж. За 3 дугаарт нь эмпати одоо хэлбэр байна. Эмпати. За энэхүү арга нь нөгөө хүнийхээ уйдхар гуниг зовлон жаргал гэдэг бүхий л мэдрэмжийг ойлгосноор эргэж хариулж харьцахыг хэлнэ. Энэ бол хамгийн дотны харилцаа юм а гэж хэлж байгаа. За бүр тийм ээ бүр зүрх сэтгэлийг нь мэдэрч, ойлгож, зүрх сэтгэлийг нь хамтдаа мэдрэх. Нөгөө түрүүний хэлж байгаа шиг адил сэтгэх гэж хэлж байгаа. Илч Паул загталтай хэлдэгс та нар миний тийм ээ одоо зовлонгийн маань хуваалцагч гэрч. Тэгээд биднийг бас Христ их эзэн маань хэлсэн шүү дээ. Христийн зовлонгийн хуваалцагч байгаасай гэж. Загламаа дээр бидний гин нүглийн төлөө тэр зовлон эдэлж өгсөн гэдэг бид нар үнэхээр яг мэдэрдэг тийм нэгэн байгаасай. Бурхантай дотн харилцаатай болохын хэрээр Христтэй дотн харилцаатай болохын хэрээр бид нар ийм болдог гэж би итгэдэг. Учир нь бид Бурханаас айдаг учраас гин нүгэл хийдэггүй биш. Бурхантай хайрын дотн харилцаанд байх нь ямар гайхамшигтай гэдгийг мэдэрдэг учраас мэдсэн учраас бид нар гим хийдэггүй, гмийг үзэн яддаг гэсэн үг. Мөн би магадгүй хичээлдээ жоохон холбоогүй чулгачсан би танд нэг сүнслэг бас нэг чухал зүйлийг хэлмээр байна. Та хэрвээ Бурхантай дотн харилцаатай болж эхлэх юм бол гим нүглийг үзэн ядаж эхэлнэ. Харин Бурханыг үнэхээр чин зүрхсдэлсээ хүндэлж Бурханаас имэж Бурханыг хайрладаг болох юм бол гим нүглийг зүгээр л аяндаа үзэн ядна. Яг л Йосеф хэлсэн шиг би яаж ийм бузар муу зүйлийг хийх юм бэ? Чадахгүй. Даниэлийн найз нөхдөд хэлсэн тийм ээ. Үнэхээр та галтаа тэр 100-нд хаях байсан ч би таны хөрөгт мөрөхгүй гэж хэлсэн. Энэ үг бол Бурханыг хайрлаж хүндэлж байгаа сэтгэлээс гарч байгаа байхгүй. Нэг бол эхнэр нөхөр бие биенийг хайрлах үедээ өөр янз бүрийн хүн боддоггүй. Өөр янз бүрийн тийм ээ зүйлийг дотроо тээдэггүй. Үнэхээр тэр харилцаа нандин учраас. Харин гим нүглийг хийхийг хүсэж байна. Гэхдээ айгаад хийж чадахгүй байгаа нь Бурхан бол шийтгэх нь Бурхан намайг өрөөхгүй гэдэг ийм айдсаас болоод хийдэг. Энэ бол мэдээж маш одоо чухал хандлага шүү. Гэхдээ энэ хандлагаасаа цаашаа өсөж Бурхантай хайрын дотн харилцаан дотор гүнзгийрхийн хэрээр гим нүглийг аяндаа үзэн ядаж. Бүр тэр талаар бодох, дур сонирхолж гисэн төрөхгүй ийм болж өсөж төлөвшдөг баг. Энэ бол тийм ээ одоо бидэд маш чухал Еврей номдэр хэлсэн шүү дээ.
та нар гим нүгэлтэйгээ цусаа гартал тийм ээ тэмцээгүй байна гэж. Нэг хүмүүс ийм төлөвшөл рүү нар очоогүй байна гэдэг тухай хэлж байгаа. За цаашаа явъя. Доктор Жеральд Нирнберг гэж хүн Мичиганы их сургуулийн эрдэмтэн доктор хүн байгаа. Энэ хүн бол харилцааны талаар судалдаг, сэтгэл зүйн талаар судалдаг хүн байгаа. За энэ хүн ингэж хэлсэн байгаа. Ярилцаж буй хүндээ түүний бодол санаа бол яг л миний бодол санаа шиг чухал гэдгийг харуулсан тохиолдолд бидний яриа жинхэнэ харилцаанд хүрдэгэ гэж хэлсэн байна. За би дахиад хэлье. За би энэ юг магадгүй групп дээр бас дараа нь тавьчихъя. Тэгээд дахиад хэлье. Ярилцаж буй хүндээ нөгөө хүндээ тийм ээ түүний бодол санаа бол яг л миний бодол санаа шиг чухал гэдгийг харуулсан тохиолдолд бидний яриа жинхэнэ харилцаанд хүрдэгэ гэсэн. За манай охин нэг ийм жижигхэн цаасан дээр зураг зураад надад түрүү авчирсан өнөөдөр. Жижигхэн зураг гэсэн. Айгүй хөөрхөн зурцсан байсан. Тэгээ би зураг зурсан гэ. Хөөх ямар гоё зураа вэ гэх. Гэсэн чинь нөгөө талдаа яг тэр зураг нь байсныг гэрэлтүүлж байгаа зурцсан байгаа. Тэгээд ямар гоё зураа вэ гэж магтчаад нөгөө тал нарсан чинь зургийг дөөрөөгөө зурцсан байсан. Тэнгүүд хөөх ямар сэргэлийн юм бэ гэсэн чинь бүр баярлаа явцсан. Ямар гоё зурдаг вэ гэдэг нь бол яг үнэн магтаал магадгүй биш байж болох юм. Гэхдээ хөө чи ямар сэргэлийн юм бэ? Ингээд зурж байгаа мó гэсэн чинь одоо бүр илүү их баярлж байгаа гэж. Тэгэхээр надаас юу хүсэж ирсэн бэ гэх юм бол сайн зурсан гэдэг магтаалыг сонсохыг төдийлөн хүсээгүй юм шиг байна. Харин гэрэлтүүлж байгаад энэ зургийг зурцсан юмаа гэдгийг мэдхийг хүсэж ирсэн байна. Тэгээ энийг нь хэлэнгүүтэл маш их баярлж байгаа. Ялангуяа нөгөө хүний зүрх сэтгэл ямар байгаа вэ гэдгийг мэдэрч харснаа гэдэг бол хүүхдүүдтэй харилцахаар маш их илэрж гарч идэг. Бид нар заримдаа маш үл оошоож идэг. Хүүхдүүд бол яг үүндээ аав ээжээсээ томчуудаас анхаарал хүсэж идэг. Тэр үед бид нар түүнийг нь өгч чадж гэнэ үү гэдэг нь хүүхдүүд гин цайлган болохоор нүүрэн дээр нь шууд илт харагддаг. Манай охин үгүй сайн зурсан гэдгийг би танаас сонсохыг хүсээгүй маа гэдэг шууд нүүр цаар харагдаад байгаа байхгүй. Тэнгүүд нь цаасыг эргүүлсэн чинь гэрэлтүүлээ зурцсан байгаа байхгүй. Тэгэнгүүтэл чи ямар сэргэлийн юм бэ гэсэн чинь инээж байгаа байхгүй. Баярлалаа. Тэгэхээр юу хүсэж байгаа гэх юм бол одоо сэргэлэн гэдгээ сонсохыг хүсэж байсан. Тэгэхээр бид ингээ нүүр царайг нь харах хэрэгтэй. Би яг онж хэлж чадвуу. Би яг үнэхээр түүний хүсэж байгаа хариултыг өгч чадвуу. Хүмүүстэй харилцаж байгаа ч гэсэн. Хүн яг ингээд тааламжтай тэр одоо хариултыг өгч чадвуу. Би сайн сонсож өгч чадвуу гэдэг маань нүүр царайн дээр нь харагдчихэдэг. Тэгмээс эргэх холбоотойгоор би чамайг чиний ярьсныг яг зөв ойлгосон уу? Би яг ингэж ойлгосон зөв үү гэж эргэж асуух үед хүмүүс яадаг гэх юм бол одоо эргээд хэлдэг. Үгүй би бол яг ингэж хэлэх гэжсэн юм аа. Би ийм зүйлийг хийсэн. Та зөв ойлгосон бай. Маш сайн ойлгосон байна. Харин тийм ээ. Би яг л наад дээр чинь болоо хэцүү болоод байгаамаа. Яг л надад ийм асуудал байгаад байгаамаа гэдэг ч юм уу. Ийм байдлаар эргэх холбоотойгоор харилцах нь маш чухал байт юм аа. За харилцааны хоёр дахь чухал хэрэгсэл бол хоёр хэрэгсэл байдаг гэсэн том хэрэгсэл. Нэг нь сонсох, нэг нь ярих. Хоёрдугаарх нь тэгэхээр юу байх нь вэ? 40%-ийг бүрдүүлж идэг нь ярих байх нь. Ярих. За би энэ дээр уул нь бол яг ингээд танхимаар хийж явах үед нэг дасгалыг хамтдаа хийдэг. Энэ бол бэлтгэлгүй яриа гэдэг дасгал байдаг. За та нар бас гэртээ ч юм уу хизээ нэгэн цаг гаргаад ингээд үзээсэй гэж хүсэж байна. Нэг 30 секундын ч юм уу хугацаа өгөөд би ингээд хүүхдүүдэд шууд одоо нэг юм нэр үг өгдөг байхгүй юу. Саяхан энийг манай дагалдагч битгий сургуулийн оюутнуудад өгсөн байгаа. Яг энэ дасгалыг. Жишээ нь хайр гэлдэнгүүд бодохгүйгээр ярих хэрэгтэй байхгүй юу. Би та нарыг нэг хийж үзээсэй гэж хэлж байна. Зүгээр ямар ч хамаагүй ширээ гэлдэнгүүд дээрээс 30 секунд тасалдахгүйгээр ерөөсөө ингээд төгдөрөхгүйгээр ярих дасгалыг хийнэдэг. Айгүй чухал. Энийг ингээд ганцаараа хийгээл ах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар тийм ээ ингээд бэлтгэлгүй ярианд суралцдаг. Хүмүүстэй гинтийн одоо тэр харилцаанд орох үед гинтийн хүмүүсийн өмнө гараад ярих тэр цаг ирэх үед бид нар шууд бэлтгэлтэйгээр нэг үрэх юм бол ургуулan бодож одоо өөрийнхөө тэр нөхцөл байдлыг тийм ээ маш сайн мэдрээд харилцаж чаддаг гэсэн үг. За жишээ ширээ гэдэг юм бол тийм ээ ширээ бол 4 хөлтэй. Тэгээ ширээнд 4 хөл байдаг учраас ширээ бат бөх байдаг. Хэдийгээр ширээний давцангийн хүмүүс байнга хэрэглэж юм тавьж байнга ашиглаж байгаа ч гэсэн ширээний маш чухал хэсгийг бүрдүүлж байгаа зүйл нь бол 4 хөл юм а. 4 хөлийн нэг нь левдрэх юм бол
ширээ унаж, ширээ ямар ч ашиглах боломжгүй бол давцсан ямар ч гоё байлаа гэсэн хэрэглэх, ашиглах боломжгүй болдогтой адилхан бидний амьдралд нүдэнд харагдахгүй ийм ширээний хөл шиг тулгуур, суур зүйлсүүд маш их байдаг юм аа. Эрүүл мэнд, магадгүй харилцаа, магадгүй мөнгө санхүү ийм зүйлүүд олон байдаг. Энэ зүйл дээр бид нар анхаараагүй үсэ болоод ч юм уу тийм ээ нэг зүйл нь хугарснаасаа болоод бүх зүйлээ алдах, ямар ч хэрэггүй болох ийм эрсдэл хүртэл гардгаа гэдгийг би ширээгээр зүүрлэж та нарт одоо ярмаар байна. За учраас ингээд янз бүрээр би зөндөө одоо ингэж хийсэн өөртөө ганцаараа байхдаа мод ургаж мод бол ийм юм аа гэл ингээл. Тэгэл ингээд яриад байх юм бол бид нар ингээд маш хурдан хугацаанд зөв ярьж чад. Бид нар ийм одоо юунд ордог шүү дээ. Уул нь бол би зөв юм бодож ирсэн хүнд хэлэх юм аа ч гэсэн. Гэтэл ингээд урд гараад олон хүмүүсийн өмнө гараад ч юм уу тийм ээ сандраад ч юм уу тийм ингээд буруу тийшээ яваад өгдөг ам маань. Үгийн сонголт маань. Тэгээ энэ бол тийм ээ одоо ярихад тасгалжуулалт маш хэрэгтэй байна л гэсэн үг байна. Тэгээ энэ болгонд бид нэр өөрийгөө хүлээж аваад яа тийм би өөртөө шудрах хүн яа тийм би өөртөө хаамаагүй хэлжил орхин яа тийм энэ өрөөсөө тийм өргөл өмгөөлж байгаа хэрэгсэн шүү. Ийм хүмүүс ихэвчлэн уулзаа дараад нь ингээ янгууд л харамсчээдэг тэгж ярьсан да. Тэгж хэлсэн дээ. Тэгэхээр нэг гэх юм бол харилцааны техник, харилцааны арга хэрэгсэл суралцаагүй байгааг маань илтгэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ ярих ч гэсэн харилцааны тийм ээ одоо 40% бүрдүүлж идэг маш чухал хэсэг. Энэ дээр арга техник, зуршил, сахилга бот маш чухал, дасгалжуулалт маш чухал. Дасгалжуулалтгүйгээр хизээч яриа маань хөгждөг гэсэн. За би тэгээ энэ дээр яг надад бас тус болдог, надад бас бодож явдаг нэг яриаг хөгжиж тийм ээ дасгалж одоо хөгжиж өсөж хөгжөхөд тус болдог нэг хэд хэдэн элементүүдийг бас хэлмээр байна. Нэгдүгээрт нь боломжийнхаа хэрээр унш. Ном унш, Библийг унш. Гэхдээ яаж унших вэ гэхээр өөрийнхөө чихэнд сонсогдохуйцаар уншчээ. Зүгээр л ингээд одоо дотроо уншаах өөрийнхөө яг тэгвэл ном, уран зохиолын ном, хүүхдүүдтэй би бас үлгэр уншиж өгдөг. Тэр үлгэрүүд дээр ямар гой тийм одоо өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг гой үгнүүд ингэж гарсан байна. Тэгээд миний хувьд бас би заримдаа ингээд орчуулга хийдэг. Орчуулга хийхэд хүртэл монголоор ярьж сэтгэнэ гэдэг бол аюу чухал байдаг шүү дээ. Маш олон орчуулагч нар гадаад хэлтэй хүмүүс энийг бол маш чухал тавьдаг. Гадаад хэлийг сайн сурсан байж болно. Гэхдээ монголоор сайн ярьж чадахгүй хүн чинь тэрийг яаж буулгах вэ? Одоо жишээ нь эзэн бол ялгуулсан эзэн юм аа. Гэтэл ялгуулсан гэдэг үг. Гэтэл эн чинь тийм үстэй ингээд одоо номлож байгаа хүн ч юм уу, зааж байгаа хүн ч юм уу одоо ингээд ярьж явах үед энэ үг олдож өгөхгүй. Тэгээ энэ үгнүүд ч өдөр тутмын үгэн дээр гарахгүй шүү дээ. Бурхан дээр л гардаг. Тийм ээ. Одоо ийм үгнүүд. Энэ ч ингээд бид нар Библиэс, ном зохиолоос бид нар уншина. Уран зохиолын гайхалтай номууд. Тэгээд Монголд бас өнөөдөр христтгэлд маш гайхалтай номнууд бас их гарч байна. Ном уншаарай гэж зөвлөмөр байна. Энэ зөвлөмж шүү заяа. Ярих талбар дээр бидний хөгжүүлж идэг элементүүдийн нэг нь бол унших. Яг бол тэр уншиж явах хугацаанд өдөр тутам маань хэрэгэлдэггүй үгнүүдийг би уншиж өөрийнхөө чихэнд сонсголонтой болгоод ирэхээр тэр маань одоо хүмүүстэй ярилцж явах үед нэмээ одоо хичээл зааж явах үед юм шууд ингээд аманд ороод ирдэг. Тийм учраас ярихад маань зөв одоо илэрхийлэхэд маань одоо үгийн сан маань одоо юм давчуу биш болж байна гэсэн үг. Сонголт ихтэй болж байна гэсэн үг. За хоёрдугаарт нь тийм ээ өөрөө чинь ингэж сунгаж өгдөг тийм ээ тийм сэтгэхүйтэй, тийм хөгжиж буй хүмүүстэй одоо багч болов цагийг өнгөрүүлж яриа хөрөө өрнүүлж явах хэрэгтэй. Тэгээд өдөр тутам нэг 4-5 хүнтэй харилцаал тий. Тэгээд нөгөө монголчууд яаж тогоо шанагны хэрүүл хийгээл нэг жалганаас гардаггүй ийм байх юм бол эдний яриа өрөөс хөгжихгүй. Тэгэл одоо янз бүрийн тийм ээ одоо юун дээр бид нэрс яаж илэрхийлэх юм мэддэггүй. За 3 дугаарт нь янз бүрийн хүмүүс, янз бүрийн төвшний, янз бүрийн насны хүмүүстэй харилцаж бай. Таксинд суусан ч, таксины жолоочтой харилцсан. Юу бодож явдгийг, юу ярьж гин. Тэгээ ингээд асуулт асуугаад ярилцжээ.
барилга дээр одоо тийм ээ байшин барьж байгаа хүнтэй, за хүүхэдтэй. Би бол ингээд хамт ажиллаж байгаа залуучуудаас сагсан бөмбөгийн тухай их гой гой юмнууд сурдаг. Алдартай одоо сагсчдын тэр хувийн амьдрал, зан чанар, харилцаа, яаж тэр амжилтанд хүрсэн одоо тэр юмудаас их гой гой юм сонсдог. Одоо залуучуудын тэр энэ нас одоо 10 эдтэй 20 эдтэй залуучууд өнөөдөр юу бодож явж байгааг талаар маш чухал зүйлүүдийг сурч мэдэж байгаа. Тийм учраас өдөрт энэ 3 зүйлийг би танарт ярих тал дээр туслана гэж хэлмээр байна. Дөрөвд нь тийм ээ уншаарай. Библиээ сайн уншаарай. Сайн ном зохиолууд уншаарай. 20 дугаарт нь тийм ээ өөрөөсөө илүү өсөж хөгжиж байгаа, сэтгэж байгаа. Заавал бид нар ингээд шууд нэг газар уулзах тухай биш шүү дээ. Өнөөдөр YouTube байна, подкаст байна. Маш олон мундаг хүмүүсийг сонсож болж шүү дээ. Заавал гадаад хэлгүй учраас боломжгүй биш. Монгол дээр зөндөө олон ийм подкастууд байгаа. Хэрвээ бидний одоо жоохон л байгаагаасаа нэг алхаад урагшлаад хичээгээд үзэх юм бол боломжтой гэсэн үг. Би өөр ингээд алхах дасгал хийдэг, дуртай алхах. Тэгээ алхаж байхдаа чухал подкастууд их сонсдог. Номлол сонсдог. Мундаг пасторуудын чухал сэдвэр нь ч юм уу, яг надад хэрэгтэй сэдвийг хайж байгаа ч юм уу тийм ингээд сонсдог. Айгүйх чухал байдаг. Зүгээр л янз бүрийн юм бодож явж байсны оронд сонсоо тэр тухай бодоод явхаар бодол санаа маш их цэгцэрдэг. Шинэ ойлголтууд, шинэ сэтгэхүйг хүлээж авдаг. Тэгээд дараад нь тийм ээ одоо 3 дугаарх нь янз бүрийн төвчний хүмүүстэй яриа өрнүүлж байгаа. Гэхдээ нэг зүйлээс болгоомжлоорой. Зүгээр л нэг тогоо шанагны хэрүүл хийсэн, тогоо шанагны тухай ярьсан. Зүгээр л нэг одоо ингээл улс төр бол бузар муу ч юм уу, аль эсвэл одоо улс төрийнхэн идэж уугаад байна ч юм уу. Нэг ийм хүмүүсийг шүүмжилсэн, ховжив ярьсан ийм ярианаас бол бид нэр аль болох зайлс хийж явах хэрэгтэй. Энэ бол бидний яг сэтгэлгээнд хогийн ургамал тарьж байгаатай яг адилхан. Бидний оюун санаа гэдэг чинь хогийн сав биш шүү дээ. Бидний оюун санаа бол үнэхээр үн цэнтэй ертөнцийн сав баггүй дээ. Тэгээ энийг бид нар юугаар дүүргэн тийм тэр хэмжээнд л одоо бидэрт хэрэгтэй байх бол. За яриан дээр бол яг ийм зүйлсүүдийг та нар бодоосоо гэж хүсэж байна. За ярих үед бидний маш их том бас алдаа гаргадаг нэг зүйл юу гэх юм бол заримдаа ингээд хуваалцаж бусдтай ярилцчих үедээ бид гэж ярьдаг бусдыг хамруулах байдал маань хүмүүсийн харилцаан дээр шууд ингээд хан үүсгдэг байна. Тэгэхээр энэ дээр би нэг чухал зүйлийг хэлмээр байна. iMessage уу манай Voyon бас их ярьдаг. Одоо дагалдаж бүтээх сургуульд маань хуваалцахдаа ярихдаа iMessage төвтэйгээр яриараа буюу би гэдэг төвтэйгээр яриараа гэдэг. Миний хувьд ийм байлаа. Би ингэж тийм ээ одоо ойлгосоо. Би ингэж бодож байна гэж. Тэгэхгүй ингээд бид ер нь ийм шүү дээ. Бид ингэдэг шүү дээ гэж бусдыг хамруулаад яриад байдаг. Бид ер нь бүгдөө ийм мэ гэдэг. Ингэхээр сонсож байгаа хүмүүс нь үртэл одоо аюу сонирн болчдөг. Тэгэхээр ингээ харилцаан дээр тийм ээ бид нар бүгдөө ингэдэг бид нар ийм алдаатай манай гэр бүл ийм гэдэг ингээд одоо яг ийм зүйлсүүд бол аюу одоо харилцаан дээр алдаа гаргадаг гэсэн. За хин нэгнийг магтахдаа iMessage-тэйгээр хэлж байгаа хэрэгтэй. Миний хувьд би чамайг ийм одоо сайн гэж боддгоо. Гэх юм бол айгүй үн цэнтэй сонсогддог. Тэгэхгүй ингээд бид нар ингэж боддоггүйтлээ би нэг одоо бус хүмүүсийг төлөөлөл ингэж хэлэх нь яг үнэндээ хүмүүс тийм яг ингээд үн цэнтэй буудаггүй. Тэгэхээр би чамайг ийм чухал хүн гэж боддгоо. Би чамайг энэ дээрээ сайн гэж боддгоо. Би чамайг энэ тал дээр давуу талтай гэж боддгоо гэж iMessage-тэйгээр хэлж явах хэрэгтэй. Ер нь хүмүүс чамайг тэгдгийм байлээ штэ. Хүмүүс чамайг ийм сайн гэж ярьдгийм байлээ штэ гэдэг магтаал нэг тийм үн цэнтэй сонсогддгоо. Яг үнэн ч юм уу худлаа ч юм уу. Гэтэл яг энийг iMessage төвтэйгээр бид нар хэлэх үед айгүй тэр хүнийг урамшуулдаг. За дараад нь 2 дугаарт нь iMessage-ийг маш чухал одоо зүйл нь юу гэх юм бол тусламж гуйсан ч нөгөө хүн татгалзах үед бид нар iMessage-тэйгээр хүлээж авч явах хэрэгтэй. Нэр гэх юм бол тийм ээ энэ цаг мөчид магадгүй надад
энэ хүн ийм чухал юм байгаа учраас татгалзаж байна. Тийм учраас би одоо хариу үйлдэл үзүүлэхдээ чи ер нь хүмүүст ингэж хандах юм те гэх юм бол үнэхээр харилцаагаа эвдэлж байна гэсэн үг. Зүгээр би чамайг ойлгож байна. Чамайг завгүй байгаа гэдгийг чинь ойлгож байна гэж өөр I message тэгээд тэр хүнтэй харилцах хэрэгтэй гэсэн. Яг бол хин нэгнээс тусламж авах, хин нэгнээс ямар нэг зүйл гоохот байхгүй, боломжгүй, амжихгүй нэ гэж хэлэх үед бид нар шууд хэцүү болдог шүү дээ. Энийг I message хуу хүн төвдөрөл хүлээж авч харилцах хэрэгтэй гэсэн. За дараад нь хин нэгнээс тусламж гоохтаа бид нар I message-тэйгээр одоо ярих хэрэгтэй гэсэн үг. Миний хувьд чи ингэж тусалж өгөөч гэдэг ч юм уу. Ингэхгүй болохоор хүмүүсийн хувьд яг ингээд яаж туслах уу, яаж одоо ингээд харилцаа сайн мэдэхгүй байдаг. За иймэрхүү одоо яг энэ дээр ингээд за бас мөн дутагдал сул талыг нь хэлэхдээ I message-тэйгээр хэлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд одоо ингээд үгэнд орохгүй байгаа ажилтныг ч юм уу манаа ингээд энэ бол сүүлийн хэдэн жил ерөөсө гараагүй л дээ. Өмнө нь болохоор юу гэж хардаг байсан гэхээр одоо миний нэрийг өрөөд ингээд хилцсэн байдаг. Одоо тэр дутагдлын хэлэхтэй. Тэгээд би ерөөсөө альс одоо ингээд дутагдлаа хүлээж авахгүй байх юм бол би чамайг ер нь одоо 58-аас тэр хэлнэ ч юм уу. Тэгээд би одоо хэлэхээр одоо яах ёстой юм те. Тэгэхээр зүгээр л яг тэр хүнд тэр дутагдал гэж харагдаж байгаа бол I message-тэйгээр л хэлэх хэрэгтэй. Миний хувьд чи энэ зүйлээ засаасаа гэж хүсэж байна. Чи энэ хандлага хүлээж аваасаа гэж хүсэж байна. Тэгэхгүй болохоор ингээд тэр хүлээж авахын төлөө бид ингээд бусдыг хамруулад байдаг. Ер нь хүмүүс чамайг ингэж боддоо шүү дээ. Ер нь чи хүмүүст ингэж хандаад байдсан шүү дээ. Ингэхээр айгүй хэцүү. Ер нь ингээд бүгд чамайг ингэж боддоо шүү дээ гэхээр яваа асуучмаар санагдаад байт. Үгүй байхгүй. Зүгээр магадгүй санаа нийлдэг нэг хүн л тэгээ хэлцсэн. Нийлээд нэг хоёулахнаа л тэгэж одоо бодсон баг. Тэгэж ярилцсан баг. Тэнгүүтэд бүгдийг бодчихд хэлт ирээд идэг. Ерөөсөө энэ бол. Тэгэхээр миний хувьд би чамаа энэ дутагдлаа хүлээж аваасаа засаасаа гэж үзэж байна гэж дандаа ингэж миний хувьд би гэдэг энэ одоо төвтэйгээр ярих хэрэгтэй гэсэн үг. За магадгүй тэр хүнээс таагүй мэдрэмжийг авсан бол бид нар тэр таагүй мэдрэмжээ очиод хэлэх юм уу, нүүр тулах юм уу, тийм ээ ярилцах үедээ дандаа би гэдэг юг авч явах хэрэгтэй. Одоо би гэдэг төвтэйгээр ярих хэрэгтэй гэсэн үг. Би чамаас чиний хийсэн зүйлээс болоод би ингэж жоо хэцүү боллоо. Тэнгүүтэл одоо жишээ нь юу гэдгийг тийм ээ. Би бол чамайг ингэж сайхнаар бодож байсан. Бүр одоо юу гэдгийг эхнэр бит хоёр хоёулаа одоо чамд ингэж сайн хандж ирсэн. Гэтэл одоо бит хоёр хоёулаа одоо ингэж хэцүү боллоо гэв. Тэг хэрэггүй. Магадгүй эхнэр маань ямар зүйл бодоогүй гэж болно шүү дээ. Би өөрөө л эмзэглсэн. Тэнгүүтэл одоо яг энэ юугаа сэтгэл хөдлөө гэх юм бол миний хувьд би одоо чиний хэлсэн үгнээс ингэж жоохон сэтгэлээр одоо унахад хүрлээ, гонсооход хүрлээ, одоо гомдоход хүрлээ, эсвэл бухимдахад хүрлээ гэж хэлж явах хэрэгтэй. Надад олон хүмүүсийн дунд юм хэлсэн. Тэнгүүл чи тэнд байсан одоо бүгд тэ чамайг ингэж л бодож байгаа шүү дээ. Таамаглаж хэлээд байгаа байхгүй. Чамайг ингэж л харж байгаа. Чамайг ийм хүн л гэж бодож байгаа шүү дээ гэл ингээд. Өдөө бүгд бодоогүй гэж болно шүү дээ. Гэхдээ болцсон байсан ч яах вэ? Тэгээд хэлэхдээ зүгээр л өөрийнхөө л мэдрэмжийг хэлэх хэрэгтэй. Миний хувьд ингэж бодоход үрсэн. Миний хувьд ийм мэдрэмж чамаас авсан шүү. Тэгээ би чамд энийг хэлэх нь зөв гэж бодлоо. Чамтай хуваалцсан зөв гэж бодлоо. Яагаад гэвэл би чамтай харилцаа чухал гэж боддог учраас ингээд нүүр тулаад ярьсан нь зөв гэж бодлоо. Ингэж хэлж байгаа. Би ингээд мэдээж одоо бас удирдлагын байр суурин дээр байгаа хүмүүс, хүний хувьд хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээж гадуур тийм ээ одоо хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээж гэсэн харилцааны асуудал гарах тохиолдол байдаг. Хизээч би энэ талаар шийдээгүй байх үедээ их нэртэйгээ ярилцаж тайвшрахыг хүсдэггүй. Нэг ийм чухал ойлголт байдаг. Их нэр чинь нөхөр чинь аянга зайлуулагч хизээч биш шүү гэж. Нөхөн бол ингээ ярьж тайвшрах хүн чинь ерөөсөө биш.
Тэгээд нэг 2 3 хоногийн дараа нөгөө хүнтэйгээ уулзраа олоод тайвширдаг. Эхнэр маань ч юм уу нөхөр чинь ч юм уу тайвширахгүй байхгүй. Нөгөө хүний талаар ингээ буруу бодоод яваад байна. Альсвал бид нар найз нөхөдтэй очиод нөгөө хүний тухай ярьцдаг, тайвширах гээд. Би өстө тэрнээс болоод амар хэцүү болоод байна. Би надад өстө айгүй хэцүү байна гэл ингээ. Гэтэл хэдхэн өдрийн дараа уулзраа олцсон харилцаа. Гэтэл нөгөө хүний амьдрал тарьсан шарилж, нөгөө хүний амьдрал тарьсан хогийн ургамал чинь ургах шít хэдхэн өдрийн дотор. Тэгээд танаас нөгөө хүний талаар сонсоод дараад нь харах болгондоо тийм нүдээр харна. Тийм ойлголтоор харна. Тийм дүгнэлтээр харилцсан. Гэтэл та болохоор нөгөө хүнтэйг уулзраа олцсон. Уулзраа олцсон гэдгээ ч хэлсэн. Гэтэл нөгөө хүний дотор чинь өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл сайн бодлоор хүн өөрчлөгдөж айгүй удаан хугацаа шаарддаг мөртлөө муу бодлоор тийм ээ ингээд цэнэглэгдэхэд маш хурдан хугацаанд цэнэглэгдчихдэг. Тийм учраас бид нар тийм ээ ховж шүүмжлэл гэдэг зүйлийг ерөөс тарихгүй байх хэрэгтэй. Харилцаан дээр маш саглаг баттай байхгүй бол энэ ховж гэдэг бол зүгээр бусдын амьдрал ингээл хогийн ургамал цацчаа явж байгаа та яг адилхан. Гэтэл бид нар тийм ээ хин нэгэнтэй харилцааны асуудал гаргалаа гэхэд нөгөө хүн өөр хүн учраас тэр тийм зүйлээс нь болоод харилцааны асуудалд ерөөс орохгүй байж болно шүү дээ. Надаас өөр юм чинь. Хүмүүс өөр байхгүй. Тэгэнгүүт л чинь одоо би ингээд тэр хүнээс болоо хэцүү болоод байгаа зүйл маань нөгөө одоо миний найз тэр хүнээс тэрнээс нь ерөөсөө хэцүү болдоггүй гэж болно шүү дээ. Тэгэд ийм өөр байдал байдаг учраас бид нар хин нэгэн дээр тийм ээ шийдвэрлээгүй харилцаагаа авч очиж тайвшрах гэж оролдох ерөөсөө хэрэггүй гэсэн үг. Бид нар хамгийн сайн тайвшрах гэрвээ уудалж гаргамаар байх юм бол дотоод өрөөндөө ороод Матай ном дээр хэлсэн шиг тийм ээ сайн мэдээний ном дээр хэлсэн шиг дотоод өрөөндөө ороод нууцаар харагч эцэгтэй хандан хэл хэрэгтэй. Ёстой мó дөржөөг бодохоор уур үрээд ах юм. Батааг бодохоор яаж ингэж ийна нэрэ. Цэцгээ нэрээ яаж ингэж миний талаар ярьдаг байна. Яаж ингэж намайг муухайгаар боддог байна гэрэ. Дуулал номдэр маш олон газар дуулалыг бичигч мань ингэж бурхны өмнө өөрийгөө уудалсан байгаа. Сэтгэл хөдлөлөө уудалсан байгаа. Та будаа болгоод өгөөч өстой нэрэ. Өстой муусаа юмнуудыг гэл. Тэгээд төгсгөлд нь талархаад дуусч байгаа байхгүй тайвшраад. Тэгсэн ч эзэн минь та бол зөвхөн бурхан. Та миний өмнө дайснуудын өмнө надад ширээ заснаа гэж хэлээд байгаа байхгүй. Ширээ заснаа гэдэг чинь юу гэх юм бол бурхан дайн тулааныг хүсдэг бишээ гэдгийг уудалсныхаа дараа ойлгож байгаа байхгүй. Ив найрамдлыг хүсдэг юм байна. Бурхан тэр хүнд ч гэсэн хайртай юм байна. Бурхан тэр хүн ч гэсэн бурханы хайртай хүүхэд юм байна. Магадгүй бурханыг мэдхгүйгээсээ болоод бурханд сайн итгэдэггүйгээсээ болоод ийм байдал гаргаж байгаа байна. Тэгээ би ингээд харилцаан дээр дургуй ч юм уу ингээд хэцүү байгаа хүн маань сайн сайхан болоод ингээд өрөөгдөд байгааг нэг удаа харсан байхгүй. Тэгээ би ингээд дургуй өрөө бурханы өмнө ингээд уудал бурхан минь яагаад таны өмнө тэр хүн хүмүүсийн өмнө чсэн бүр ингээд улаан цайн буруу юмыг яваад байсан шүү дээ. Тэгээ бурханаас үгүй чи чинь өмнө миний өмнө уудлаад гаргаж явахдаа тэр хүнийг өрөөгөөдсөн биттэй. Бурхан минь та өрөөгөөж тэр хүн ч гэсэн таны хайртай хүү та өрөөж өгөөч. Би ингэж тийм ээ одоо өрсөлдөх юм уу, эсэргүүцэх юм уу, дайсгнах надад ерөөсөө байх зохисгүй хандлага юм байна. Та намайг төлөвшүүлж өгөөч гэж залбираад. Би чиний ерөөсний дагуу өрөөж штэ гэсэн. Тэгээ би энийг хараад өө тийм ээ бурхан минь ээ. Би дахиад буруу бодчих. Харин та бол тэр хүн хайртай, надад ч хайртай. Та бол өрөөдөг бурхан. Та бол хэн нэгнийг сүрээсээ, унаасаа, бүдрээсээ, алдаасаа гэж ерөөсөө хүсдэггүй. Та бол бүгдэд хайртай бурхан. Тийм учраас би танд талархаж байна. Та намайг ч гэсэн өрөөж байгаад баярлалаа. Та намайг миний дотоод хүнийг маань, миний тийм ээ одоо зүрх сэтгэл хандлагыг маань тэлж намайг үнэхээр муулагч биш, шүүмжлэгч биш, ховж ив яригч биш, бусдыг хараагч биш, харин өрөөгч болгож эерэг бодолтой болгож, эерэг хандлагатай болгож намайг өсгөж, хөгжүүлж, сунгаж, тэлж байгаад баярлаа гэж бурханд үнэхээр алдар магтаалыг өргөж байгаа байхгүй. Энэ маш чухал юм аа. За магадгүй хичээлтэй холбоотой биш ч байж магадгүй гэхдээ ингээд энэ зүйлийг бас танад хэрэг болох болов гэж хуваалцлаа. За товчхон залбирая. Тэгээд дараагийн хичээл бол бусдад харилцаа байгуулах үндсэн 8 зарчмын тухай хуваалцах болно. Бид нар яаж бусадтай тэгвэл сайн харилцаатай байх вэ? Яаж бусдад харилцаагаа сайн авч явах вэ? Харилцаа гэдэг бол яг цэцэрлэгтэй адилхан тийм ээ. Усалж одоо тийм ээ нар төөнүүлж, арчилж
янзлахгүй юм бол өрөөсөө өсөж хөгждөггүй зүйл бол харилцаа. Хэр зэрэг анхаарал хандуулж байгаагаас болоод харилцаа үргэлж хөгжиж идэг. Тэгээд амжилт уналтын арталт нь юу байдаг гэх юм бол харилцаа л байдаг. Харилцааг юуд итгэж идэг гэх нь бидний хандлага, зан төлөв, дадал, зуршил маань л итгэж идэг. За тэгэхээр тавчхан зайлаа. Эзэн бурхан маань бид бусадтай хэрхэн харилцах вэ? Бид итгэвтэй сонсох, сураа зогсохгүй хэрхэн зөв ярих вэ? Зөв үнэхээр үгсийг хэрэглэх вэ? Зөвөр өөрийгөө илэрхийлэх вэ талаар бас бусдад хэрхэн яаж төлөвшил дотор харилцах вэ талаар суралцж байна. Дараагийн цагийг бас та ивэж өгөөрэй. Бид зүгээр нэг сонсогч нар биш, хэрэгжүүлэгч нар байж ялангуяа харилцаа гэдэг бол өдөр тутам, алхам тутам хэрэгэлдэг. Бид нар харилцаан дотор амьдардаг. Харилцаанаас зүхтаах ямар ч боломжгүй учраас бид нар сурч, өсөж, хөгжихийг хүсэж байна. Та биднийг ивэж өгөөрэй. Бид нэр онлайнаар ч гэсэн та биднийг үнэхээр хамт байж байгаа газарт маань мэрэгэн ухаан ойлголтуудыг, төлөвшлийг бас өөрийгөө хугалж нуглаж, гимшиж таны өмнө өөрчлөгдөх боломжийг өгж байгаа гэж итгэж байна. Бид нар үнэхээр таны өгөх нэгүсэлд бид нар хариу үйлдэл үзүүлж урагшаага алхахад та туслаарай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен.